Шинжлэх ухаан танин мэдгүн од мөндөр суух тавтай морил. Миний зам нэвтрүүлэг эхэлж байна. Дэлхийгээр нэг тархан суусан хөдөлмөрч олон монгол залуучуудынхаа ажил мэргэжлийн замнал, авиас чадвар, ололт амжилтын талаар хуваалцдаг нэвтрүүлэг маань эхэлж байна. Өнөөдрийн дугаарын маань зочин бол Улсын Дуур бүжгийн Эрдмийн театрын концертмейстер, авиаслаг залуу төгөлдөр хуурч Ганбаатарын ануужин. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сууг, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг шинжлэх ухаан танин мэдхүн од мөндөр суугийн алтан гишүүд ивент итгэн та бүгдэд хүргэж байна. За өдрийн минь тануужин. Өдрийн минь. За юуны өмнө бидний урилгыг хүлээж аваад манай студид төрөлцөн ирсэнт баярлалаа. Урьсан их баярлалаа. Тэгээ бас залуу хөгжимчин төгөлдөр хурч бүсгүй ирсэн байгаад би маш их баяртай байна. Тэгэхээр миний зам нэвтрүүлэг маань ер нь бол Монгол залуучуудынхаа одоо ажил хөдөлмөрийн замнал, амжилт ололтыг нь бас алсын харааг нь хуваалцах зорилготой. Тэгэхээр үзэгчд сонсогчд маань өөрийгөө танилцуулаач. За намайг Ганбаатарын ануужин гэдэг. Би 2000 онд төрсөн. Тэгээд 2007 оноос хөгжим бүжигт даа тонглог багшийн удирдлага дээр төгөлдрөөр ангид илсэж ороод 2018 онд цацрал багшийн удирдлага дээр төгсөж исэн. Төгссөн жилдээ хойшоо Оросын холбооны хөлс рүү Гиннесний нэрэмжит хөгжмийн академид будний тэтгэлэг хамрагдаад Юрий Росын багшийн удирдлагаар бакалавр хамгаалчаад тэгээ 23 онд төгсөөд ирээд Дуур бүжгийн Эрдмийн театр дуурийн концертмейстерээр ороод одоо Дуур бүжгийн Эрдмийн театрт ажиллаж байгаа. Тэгэхээр чи 7 настайдаа хөгжим бүжиг коллежид орсон байна тий? Тийм. Гэхдээ тэрнээс өмнө ингэжсэн цэцэрлэгт 5 настай байсан юм болов. Цэцэрлэгт хахад хүүхдийн ордноос багш нар ирээд төгөлдрөөрийн ангид хүүхдүүд авах гэсэн ингээд ирж нэг шалгалт авч исэн байхгүй юу. Яг жоохон харамсмаар нь би одоо нөгөө анхныхаа багшийн нэрийг сандаггүй. Арай л жоохон байсан юм шиг байна лээ. Тэгээд ирж шалгалт аваад хөгжим бүжигт орохоос өмнө хүүхдийн ордонд 2 илүү 3 сар явж хагаад тэгээ хүүхдийн ордонд байсан багш маань хөгжим бүжигт оруулъя гэд тэгээд 7 онд анх хэлтийн шалгалтанд орж исэн. Тэгээд хамгийн анхыг төгөлдөр хуурын ангид биш Виолончелийн ангид орох гэж шалгуулж исэн байхгүй юу. Тэгээ Виолончелийн ангид ууг нь тэнцээд надад ууг нь Виолончел нь илүү их таалагдаад тэгээд тэгсэн чинь ээжид маань болохоор төгөлдөр хуурын илүү таалагдаад ээжийн сонголтоор төгөлдөр хуурын англио даатамлаг шиг удирдлагаар орж исэн. За танай гэр бүлийн хувьд хөгжмийн талын хүмүүс байдгүй. Манай гэр бүл урлагийн хүн байхгүй. Тийм тэгээд ер нь яагаад цэцэрлэгт байхдаа тэгэл нэг тэр багш ирж шалгасан учраас л хөгжмийн замнал руу орсон юм уу? Ари яг би бол тэгсэн л гэж бодоод идгийг. Цэцэрлэгт байхад тэгээд яг цэцэрлэгт байхад ирж шалгасан ч гэсэндээ би бас яг өөрөө юунд ороод байгаагаа ч мэдэхгүй ойлгохгүйсэн насан дэрлэг байсан л та. Тэг яг хөгжимчин болгоё гэсэн манай эцэг эхийн хүсэл байсан болохоор тэрийг дэмжээд гээд сонирхолтой юм те. Өөрөө бол чи хөгжимчин болно гэж бодоогүй байсан. Огт боддгүй байсан. Чиний өссөн ахуй орчин бас тийм байгаагүй юм байна. Тийм, урлагийн хүн байдаггүй. Тэгэхээр яа харахгүй тэр шалгаж ирж авсан багш нарын тийм нэг оролцсон юм те. Чухал оролцсон. Тэр бас айгүй том инфлюенс болсон баг уу. Тэгэл төгөлдөр өөр ангид орсон. Тэгээд нэгдүгээр ангиас хойш төгөлдөр өөр ангид орсон. Тэгээ хөгжим бүжгийн коллеж чи хэдэн жил сурдаг? 12 жил үү? Адилхан уу? 12 жил. 12 жил сурдаг. Яг бид ихтэй анх сургуульд орохдоо ямар сургуульд орж байгаа ч бас яг жоохон ойлгохгүй л байсан л та. Тийм үү. Тийм нөө бүх хүүхдүүд л яг адилхан хөгжим сураал одоо нөө бүх гэдэг нь миний насны бүх хөгжим бүжгийн биш өөр сургуулийн хүүхдүүд ч гэсэндээ бүгдээрээ адилхан ингээл хөгжим сураал 7 өнөخت 2 удаа мэрэгжилтэй ороод тэгэж явдаг байх гэж боддог байсан байхгүй нөө өөр сургуулийн хүүхдтэй найзууд тэр биш байсан болохоор тэгээд бүр нэлээд том болж байгаа баг дунд ангид орж байгаад ч илүү арайч дунд биш юм аа. 4 5 дахь ангиасаа ч илүү хамаатныхаа хүүхдүүдээс хөгжим тоглолтгүй гэдгийг нь сонсоод гайхажсэн гэлээ. Тэр үедээ л ер нь өөрийгөө өөр сургууль байна гэдгийг ойлгосон. Арай өөр юм хийгээ яваад байгаа юм байна би гэдгийг нэг ойлгож ирсэн. Ямар хөвчлөлтэй юм бэ. Тэгээ чиний хувьд нөгөө одоо за ингээл ер нь өөрийн мэдлгүй хүүхдүүд л ингэж сурдаг юм байна гэж ойлгоод яваад байсан. Гэхдээ тэр төгөлдөр хуурандаа хөгжмөдөө тэр дуртай болох дурлах тэр мөч хизээ эхэлсэн бэ. Тэр бүр сүлдээ 10 дугаар ангид байсан юм уу 10 11 дугаар ангиассан баг. Заавал хийх ёстой гэж одоо миний бага ангид тэгээ дунд ангид надад жоохон дарамттай санагддаг гэсэн юм л яагаад би хөгжимчин болох ёстой яагаад би энийг хийх ёстой ингээд үгүй нэг багш нар дарамтлаад идэг чинь байгаагүй л те зүгээр
би хувьдаа жоохон залхуу талтай байсан байхгүй юу жоохон. Тэгээд давтан гэлтэнгүү тэр чинь хүүхдүүд гадаа уг нь тоглоод идэг. Би хөгжмөнийхөө ард суухгүй бол болохгүй байгаад идэг. Тэгэл нөгөө багшийнхаа хэлснийг хийхгүй бол бас болохгүй байгаа л нөгөө уугийнхаа хүүхдүүдээс хоцрох гоцж байгаа юм шиг ангийнхаа хүүхдүүдээс хоцрох гоцж байгаа юм шиг санагдал тэр нь жоохон дарамттай санагддаг байжгаад яг юу тоглоод байгаагаа ч жоохон ойлгодгүй дуртай дургуугаач би өөрөө ялгаж чаддгүй заавал энийг хийх ёстой л гэдэг өөрийгөө дарамтлаад идэг байжгаад 10 дугаар ангиас багш маань солигдоод мэрэгжлийн багш маань солигдоод Оросоос цацрал багш маань дөнгөж төгсөж ирээд одоо бодлоор 24 тавтай миний үйл хийсэн юм шиг байгаа юм. Төгсөж ирээд тэгээд намайг авч исэн байхгүй юу? Анхны шавьнд болоод орж исэн. Тэгэхэд цацрал багш маань яг хөгжмийг өөр өнцгөөс нь тайлбарлаад хөгжмийн зохиолчд ийм тийм тэгээ нэг өөртөө ингэсэн онцлогтой гээд хөгжмөд бүр дурлуулад тэр үед 10 дугаар ингээд хамгийн анх Рахманиновгийн хөгжмийн зохиолчд бүр анх удаага бүр дуурлаад чигнээс тий дуурлаад бүх зохиолтод дуурлаад тэгээд тэгжил яг хөгжим тоглох гоё юм байна төгөлдөр уурж байх гоё юм байна гээд тэг ерөн цаашаага хөгжмөөрөө явъя гэж шийдээд ерөн тэр үеэс л хичээж эхэлсэн дээ. Гэхдээ чиний яриг сонсон чинь нэг юм айгүй гой санагдлаа. Нөгөө сайн багштай учрна гэдэг би аз гэж боддог байхгүй юу? Сайн багштай учрах үнэхээр аз. Гэтэл чамд амьдралд чинь ингээд тохиолдод ирсэн биз дээ. Цэцэрлэгт байхад чинь тий сайн багш нар ирээд чамайг огт хөгжим бодоогүй, хөгжим яриаггүй байхад чинь сонсголыг шалгадаг шүү дээ. Сонсгол ритм шалгадаг. Тэгээд авцсан. Тэгсэн чинь тэгээд за хийх ёстой зүйлээ хийж ийн гэж бодоо байж тал цацрал гэдэг багш чинь ирээд чамайг яг н хөгжимд дурлуулсан юм байна тий. Тэгэхээр үнэхээр аттай юм байна. Одоо тэр айгүй гоё санагдаж байна багш нар чинь. Би бас багштай их баярлалгүй. Тэгээд төгснөөхөө дараа яах уу гэдэг асуудал руу орж эхэлж байгаа юм л да. 12 дахь ангид тахтай нөгөө хаашаа явж сурах юм уу эсвэл эндээ үргэлжлүүлээд сурах юм уу, ерөн сурах юм уу, яах юм, мэрэгчлэр явах юм уу, яах юм гэд. Тэгээд цацрал багш маань бас хойшоо явж сурвал ерөн хэрэгтэй. Оросд сурах юм бол нэг орсуудын тийм төвшнээ шал өөр мөр юм тийм гэд их тайлбарлсан үндсэндээ би бас хойшоо явах сонирхолтой болоод тэгээд Эрдэнэгийн хэлний хөтөлбөрт бүртгүүлжсэн байхгүй 12 дахь ангид тахтай нэг 3 сарын хөтөлбөрт. Тэгээд тэгэхэд бас айгүй сайн багштай таарсан орос хэлний. Ингэсэн тэтгэлэгт 3 сард хамрагд биш 1 сард бүртгэлэн дуусаад тэгээ 3 сард ярилцлаганд ордог байсан юм байна л да. Би тэрийг нь мэдгүй хизээ бүртгэл нь ихлэ хизээ хаагддгийг нь ч мэдэхгүй явж исэн чинь хамт нөгөө хэлний бэлтгэлд тэнд 3 сарын сургалтанд сууж байгаа хүүхдүүд маань нөгөө шалгалт нь боллоо бүртгэл нь эхэллээ гэж яарал сандраал эхлэхгүй юу. Тэгэл юуны бүртгэлийн яад ийдийн гэдгсэн чинь манай хэлний бэлтгэлийн багш гайхаад чи ингээд ямар зоригтой ер нь хэл сурах гэж ирсэн ингээд хүүхдүүд энэ чинь ингээд цаашаа хойшоо орслоо сургууль сурахын тулд наан ингээд хэлний анхан шатны мэдлэгтэй болох гэж ирж сурдаг гэд. Тэгээд одоо ингээд ийм тэтгэлэг хөтөлбөр маань 1 сарын сүүлээр ингээд хугацаанд дуусаа хаагдах гэж байна. Чи ч гэсэн материалаа өгөө гэдэхгүй юу. Тэгээ бүрдүүлэх материалыг харсан чинь надад байдгүй. Нөгөө сургуулаас янз янзын дүнгийн хуулга өөр шагнал уралдаан тэмцээний шагнал магнал нэтэрэг гих мэтчлэн баах юм цуглуулаад тэгээд тэднийхээ бүгдээр ингээд баталгаад орчуулуулаад ингээд тэгээд нөгөөх нь яжад 2 хоногийн дараа жилүү бүртгэлэнд уусгаад би тэгээд яана би амжихгүй юм байна би болиё дөө гэдэггүй амжихгүй юм шиг байна уу би болиё гэд хэлний бэлтгэлийн багштай хэлсэн чинь багш маань загнаад гэхин ч сайн ши өглөөд эн чинь ингээд ганц удаа олдох боломж чи ингээд сургуультайгаа одоо очиод юмнуудаа цуглуул ингээд гээд намайг шахаад би тэгээд сургууль руу 10 жилийнхаа ангийн багш руу залгаж хэлээд тэгсэн чинь 10 жилийн ангийн багш манаас надад туслаад тэнцээ нөгөө хэрэгтэй юмнуудыг манд бүрдүүлэлцэж өгөөд хичээлээс чөлөө өгөөд тэгээ бүх юмаа бүрдүүлээд 2 хоногийн дотор бүх юмаа бүртгүүлж ирсэн. Бас айгу сайн багшийн ачаар бүртгүүлж байгаа юм тий. Тэрнээс би бол өөрөө за болиё дөө гэдгийг болчихгүй. Тэжээс үе тэр тий. Тэгээд 3 сард ярилцлаганд ороод бас ярилцлаган дээр тэгэл нөө ямар зорилготой хойшоо сурах гэж байгаа ямар сургуульд орох хүсэлтэй байгаа гэх мэтчлэн тэгээ сургуулаас гүйцэтгэн судлаагүй тэр чинь анх бүртгүүлэхдээ ингээд 5 сургуулаа
ормоор байгаа сургуулиудаа биччихдэг юм байна л да. Тэгээ сургуулаа бас гүйцэтгэн судлаагүй бараг таарсан сургуулиудаа бичсэн байсан байхгүй юу. Тэгээ тэгсэн чинь бас айгүй азар айгүй сайн сургуульд өөрөө мдээгүй байж байгаа сайн сургууль руу хамгийн ихэнд нь материалаа явуулахад бүртгүүлсэн байж таарад тэгээ ярилцлагандаа ороод ярилцлагандаа тэнцээ тэр жилийнхаа хавар нь бараг 100 шахуу хавар нь сургуулаа төгсчөөд нөгөө 10 жилээ төгсчөөд очиж элэлтийн шалгалт өгөөд Москвад. Тэгээд тэгсэн чинь бас айгүй хазаар тэнцээд гэлөө. Азар гэж нөгөө бэлтгэл сайн байсан байх л та тий. Яг гоо тийм л аа. Гэхдээ яг тэр өдөр бэлтгэл хичнээн сайн байсан ч гэсэндээ яг одоо хөгжимчдийн хувьд яг тоглох өдөр нь айгүй чухал байдаг байхгүй юу? Мэдээж бэлтгэл сайн байх хэрэгтэй л дээ, сайн базаах хэрэгтэй нөгөө алдаж магадгүй, ингэж магадгүй гэдгээ тооцоолоод бэлтгэл мэдээ сайн байх хэрэгтэй. Гэхдээ тоглох өдөр юу болохыг хинч хэлж мэдэхгүй. Тэр өдөр миний бие бас яагаад ч үлээ өвдөөч үгүйч үү бас хэлж мэдэхгүй шүү дээ. Тэгээ сэтгэл санаа минь ямар байгаа ч илээ тоглож авах үедээ сандрахгүй юу гэд нэг нөгөө төлөвлөж болдоггүй зүйлс бас тохиолддог учраас зарим талаараа би жоохон аз гэж хараад идэх. Надад ч амар сонирхолтой санагдчихээн л да. Одоо чинь ингээл хөгжимчин биштэй энгийн бид нар бодохдоо бол ингээл ууггүй хөдөлмөр хичээн зүтгэлтэй ингээд дасгал сургуулийн үр дүнд тэрийг ингээд гартаа оруулаад илүү тухтай болсон байгаа. Тэгээд бэлдсэн учраас тоглож байгаа гэж бодож байгаа. Гэтэл чи хөгжимчний хувьд бол өөр хүчин зүйлүүд байдаг гэж хэллээ шүү дээ. Энэ талаар илүү дэлгэрэнгүй яриад. Яхаа хөдөлмөр бол мэдээж чухал. 1% нь авьяас 90% хөдөлмөр гэж ярьдаг. Тэр бол үнэ. Хөдөлмөрлөх хэрэгтэй тайзан дээр нөгөө чанартай тоглолт үзүүлэх гэх юм бол мэдээж наан маш сайн бэлтгэлийг маш сайн хангах хэрэгтэй. Гэхдээ хүн л юм хойно амьд хүн сэтгэл хөдлөлтэй тий хүний биеинд байгаа юм хойно. Яг тэр өдөр үнэхээр яг өглөө босоод ирэхэд би халуураад босоод ирж магадгүй эсвэл миний хувийн амьдралд ямар нэг хэцүү юм тохиолддог ч юм уу тий арга ямараас сэтгэл санааны байдал их нөлөөлнө. Ястаа жинхэнэ тэр өдрийн тэнгэр мэднэ гэдэг байхгүй юу яг мэдээж бэлтгэл сургууль чухалах хэрэгтэй. Бэлтгэл сургууль сайн байж иж өөртөө ихтэй байна шүү дээ. Тэгээд тэрэн дээр нэмээ тэр өдөр сэтгэл санаа жоохон муу ч юм уу ямар нэгэн хэцүү юм тохиолдчихвол тэр их бага хэмжээгээр мэдээж нөлөөлнө. Тэрийг яаж давж гарах уу гэдэг ер нь урлагийн өөрийнх нь зохион байгуулалтаас шалтгаална гэх юм. Сэтгэлийн тэнхийгээс шалтгаална гэх юм. Тийм байна тий. Тийм юм байдаг. За сонирхолтой юм байна. За тэгээд азар тэгвэл чиний хэлж байгаагаар бол азар шалгалтандаа тэнцвчлээ. Тэгээд юу болсон бэ? Тэгээд эхний жил нь хэлний бэлтгэл зоосон. Тэгээд 8 сард илүү 9 сард ч илүү дээ 2018 оны 9 сард сургууль руу анх явж байгаа юм. Тэгээд очиод эхний жилдээ хэлний бэлтгэл суугаад жоохон хэцүү байсан юм. Хэлний бэлтгэлд биднэрт мэрэгжлийн хичээл ордоггүй. Тэгсэрний бүтэн жил ингээ хэлээ сурчаад хавран дахиад элэлтийн шалгалт өгнө гэдэг багхгүй. Нэгдүгээр курс руу орох элэлтийн шалгалт өгөхтэй гээд тэгээ бүтэн жил багштай хичээллэхгүй байна. Тэгээ бүтэн жил бид нэр сургууль дээр давтах анги жоохон цөөхөө бэлдэх боломж айгүй цөөхөө өгч мөгдөө. Тэгээ дотор байрандаа өөртөө тэгээ хитэн би нэгээ сонсоол нөгөө хамт явж байгаа хүмүүстэй хитэн би нэгээ сонсоол би нэгээ тэгээд тэгж байгаа тавар нийслэлтийн шалгалт дахиж өгч байгаа юм. Тэгээ тэрэн дээр бас тэнцэхгүй ч байх боломжтой. Нэг жил хэлний бэлтгэл суучаад намайг авмааргүй ч байж болно гэсэн үг болохоор бас жоохон сэтгэлийн дарамттай тэр жил нэг гоё байгаа ч юм шиг янаад ихтэй гэд нэг тийм жоохон зуураатай байдаг юм байна лээ. Тэгээ сургуулийнхаа талаар дэлгэрэнгүй яриач ямар сургуульд очсон хэдэн жил сурсан тань? Би Гиннесийн нэрмжид хөгжмийн академид очсон. Тэгээ манай сургууль болохоор дан хөгжмийн чиглэл буюу бүжиг байхгүй гэсэн дан хөгжмийн төрлүүдтэй хөгжмийн бүх салбартай. Тэгээд нэмээд дуулаачийн тэнхимтэй. Тэгээ сургууль маань хажуудаа нэмээ Гиннесний школтой буюу 10 жилийн сургуультай. Тэгээ нэмээд училищ гээд одоо монголоор лицей сургууль гэх юм уу? Лицей сургуультай ер нь их том сургууль байсан. Тэгээд ихэнхдээ Чайковскигийн консерватур гэд байдаг байхгүй юу? Москвад айгу том сургууль. Чайковский консерватур, Гиннесний академи багш нар ер нь нэг дандаа давхар ажилладаг багш нар. Тэгэхээр Чайковскигийн нэрэмжит консерваторийн багш нар бас танаа сургууль багшилдаг байсан. Тийм, давхар багшилдаг байсан гэсэн үг. Тэгэхээр ер нь их том сургуульд орсон юм байна лээ. Монголчууд хэрэг төгссөн бэ тэр сургуулийг? Чамааг байхад хэдэн оюутан байсан? Одоо байдгүй? Одоо сурдаг хүүхдүүд байгаа. Намайг яг явдаг жил төгөлдөр ураар 4 хүүхд явж исэн. Тэгээд дуулаачаар 2
байна уу 3 хүүхэд явж исэн бүгдээрээ яг нэг үед очиод хамтдаа хэлний хэлтгэлтэй суугаад тэгээ хамтдаа төгсөөд одоо надаас төгсөөд одоо цаашаа үргэлжлүүлээ сурж байгаа хүүхдүүд байгаа магистрийн зэрэгээ хамгаалаад гэх мэтчлэн явж байгаа хүүхдүүд бол байгаа. Тэгэхээр чи эндээ одоо ерөнхий боловсролын дунд сургуулаа төгссөн гэсэн үг үү тий? Тэгээ тэнд очиод бакалавр хийсэн гэсэн үг тий? За бакалаврын зэрэгтэй төгөлдөр урч концерт мейстерээр. Тийм. Төгөлдөр урч концерт мейстер хамсран хөгжимдөгч гэдэг нөгөө камерны ансамбл өөр хөгжимтэй нийлж тоглодог. Одоо энгийнээр бол найрал хөгжим тоглодог гэсэн үг үү? Үгүй. Одоо өөр хөгжимчтэй нийлж цөөхөл хөгжмөр гэсэн үг. Камерны тийм. Цөөхөл хөгжмчнэр давхар төгсөжсэн. Тэгээ концерт мейстер гэдэг нь ямар учиртай вэ? Би сая нөгөө чиний нөгөө альбом тушаалыг сонсчоо. Тэгээ концерт мейстер гэдгийг сайн ойлгосонгүй. Концерт мейстер нь болохоор дотроо бас олон төрөл нь ч бас хайшаа юм бэ. Зүгээр нөгөө мэрэгших чиглэл нь ондоо бас байдаг. Дуурийн концерт мейстер гэж байна. Балетын концерт мейстер, хөгжмийн концерт мейстер гэж байгаа. Тэгэнгүүт миний яг одоо ажиллаж байгаа нь болохоор дуурийн концерт мейстерээр ажилладаг. Дуурь үзгэрдмийн театрт нэгсэндээ би дуурь хариуцж ажилладаг гэсэн үг байхгүй юу одоо. Тэгээд онцлог нь юу вэ гэвэл дуучидтай хамтарч ажиллана, гоцлол дуучидтай хамтарч ажиллана. Тэгээд бүтэн жүжиг авч ажиллана. Удирдаачийн удирдлага доор юу нь бол ажиллана. Удирдаачаас чиглэл өгөөд тэрэнд нь тааруулж би дуучтай бэлтэх үүрэгтэй гэсэн үг. Тэгээд дуучдад мэдээж маш том хань нөгөө артлал нь ч бас хайшаа юм байна. Нөгөө суур фундамент нь болж өгөх үүрэгтэй гэсэн үг. Дүр гаргах, шинээр дүр хийж байгаа хүндээ дүрийг нь онцлогийг нь тайлбарлах, характер талаас нь, хөгжим талаас нь, хэмжээ ритм талаас нь гэх мэт бүх талаас нөгөө зөвлөгөө зааж сургах гэх нь ч бас хайшаа юм бэ зүгээр. Одоо нэг чиглэл өгч юм. Тийм, туслал цаа үзүүлэх гэх юм аяаш. Тийм мэрэгжил байгаа юм. Тэгээд хэцүү юм нь болохоор нөгөө дуучдын амьсгаа дуучдын хүндрэл гэх юм уу юу байдгүй одоо амьсгаагийн сонсох хэмжээ ритмийг нь дагаж явах хэлхийг нь засах тэгэл бүтэн хэрвээ жүжиг тоглож байгаа гэх юм бол уг нь тэр жүжигийг чинь яг тоглолтын өдөр бол оркестр тоглоно шүү дээ тийм найрал хөгжим тоглоно тэгчэнгүүд бусад бэлтгэл сургуультан дээр найрал хөгжмийг орлоод концерт мейстер тоглодог гэсэн үг байхгүй юу? Нөгөө төгөлдөр уртаа ингэж бэлтгэл хийгээд идэг юм. Тэр зөв. Тийм зөв. Оркестрийн партиг нь яг оркестр шиг дуургах оркестрт хамгийн төвхүүлэх боломжтойгоор дуургах үүрэгтэй гэсэн үг. Тэр нь айгүй хэцүү. Нилээн их ур чадвар шаардна. Нилээн хичээл зүтгэл бэлтгэл сургалт их шаарддаг. Тэгээд Монголд бол ингээд хөгжим бүжиг төгссөн хүүхдүүд бакалавра соёл урлагийн их сургуульд хийж болох уу? Болно. Төгөлдөр хураараа мэргэшээд болно. Боломжтой. Чамд тэгж төгссөн найз нар байгаа тий? Байгаа. Тэгээд яг найз нарынхаа яриа туршлагыг сонсоод чи өөрөө хойно сурсан ингээд тий туршлага юмаа сонсоход зөрүүтэй талууд байдгүй, давуу тал сул талууд анзаарэгддэггүй. Зөрүүтэй талууд бол байдаг. Одоо жишээ нь Монголд сайн чанартай багш айгу цөөхөн юм байна гэж би анзаарсан. Багш нар маань мундаг л та мэдээж мундаг. Гэхдээ их сургууль гэдэг чинь шал нөгөө хүнийг мэрэгшүүлэх байгаа газар хүний ямар нэгэн суурийг тавьж өгөөгүй бид нэр айлуужаа 10 жил тахтаа суураа тавиулсан хөгжим бүжиг тахтаа маш сайн суураа тавиулсан хүүхдүүд эрдгээ гэж ядчихсан Оросууд бол магтдаг. Монголын суур айгу сайн гэж магтдаг. Тэгээд их сургуульд ажиллах нөгөө цаашлаад биднэрт нөгөө боловсон хөгжим бэлдэж өгөх багш нар их цөөхөн байдаг юм байна гэж анзаарсан Монголд бол. Тийм. Тэгээ Оросд бол мэдээж тэнд нөгөө хүндтэй том мундаг народны артистууд, профессорууд ажиллаж байгаа болохоор ялцчгүй шаардлага шал өөр. Хойно очиод ядчихсан нэлээ хоцрогдолтой байгаагаа бол мэдэрч ирсэн л та нэгдүгээр курст ороод тийм мэрэгжлийн багштай голөгдоод би анх гэнэ. Жоход уртай дурга авч ил байсан юм л да манай багш намайг анх би өөрөө гуйж агаад л орсон ингээл. Тэгээд тэрийг үзэх гэж бас айгу хэцүү байсан нэлээ хоцрогдолтой байдгийн байна гэдгийг анзаарч ирсэн. Тоон сонирхолтой. За одоо чи цаашаа тэгвэл яах? Одоо чи багш нарын талаар ярьлаа шүү дээ тий. Өөр багшлах сонирхол байдгүй эндээ ингээд цаашд багшлах.
Мэргэжлийн багш болох өөр олон залуучуудын замыг заах. Яг болоогүй юм шиг санагддаг л та би одоохондоо. Бүр цаашлаад юу ин гэхээс гэдэг. Одоохондоо би өөрийг сурч боловсрдаг насн дээрээ байгаа юм шиг санагддаг учраас нэг багшлах гэж бол яардаггүй. Гэхдээ өөрийнхөө хувьд нөгөө сонирхож сурж байгаа хүүхдүүд байдаг шүү дээ. Мэргэжлийн төгөлдөр орж болох гэйгөө. Сонирхож сурж байгаа хүүхдүүдэд бол ер нь заадаг л та. Ямар гоё. Сайн байна. За чи та удахгүй гоё концерт хийх гэж байгаа юм байна. 4 сарын 22-нд Улсын дүүр үжигийн Эрдмийн театрын 2 давхрын фойенд те. Colore della Mina. Анима. За энэ тоглолтынхаа талаар яриач. Ягаад ийм нэртэй юм? Чиний анхны тоглолтоо урдан тоглолт хийжсэн үү? Би урд нь 12 төгсөхдөө нэг бие даасан тоглолт. Тэгээд Гиннесний Академид төгсөхдөө 23 онд бас Монголд ирж байгаад хаврын Andante Cantabile гээд филармонд бие даасан тоглолтоо хийжсэн. Тэгээд энэ тоглолт маань болохоор Colore della Anima маань болохоор ер нь бол цовруул тоглолт гэж явах санаатай эхлүүлж байгаа юм жилээ. Тэгээд театрт орсноосоо хойш театрт анх удаа хийж байгаа тоглолт маань дан сонгодог зохиолоор явах төлөвлөгөөтэй. Тэгээд тоглолт маань ерөнхийдөө 2 хэсгээс бүтэж байгаа юм. Миний тоглолтын зочин уран бүтээлчээр манай Гоцлолтой ангийнхан болон бусад уран бүтээлчид оролцож өгч байгаа. 2 дугаар хэсэгт нь болохоор би ганцаараа дан соло тоглох юм. Тийм төлөвлөгөөтэй тоглолт байна. Тэг нэр нь ямар учиртай? Нэр нь болохоор сэтгэлийн өнгө гэсэн үг. Яагаад сэтгэлийн өнгө гэхээр яг миний хувьд зүгээр сонгодог хөгжим ерөөсөө миний амьдралаас салдаггүй. Тэгээд би жоохон яриандаа муу л да. Анзаарэгдчихлээ байгаа юм шиг яг тийм ээ. Тэгтээ яг нөгөө илэрхийлмээр байгаа юм а үгээрээ сайн илэрхийлж чаддаггүй. Сэтгэл хөдлөө үгээр илэрхийлэхэд тодорхой хэмжээний бэрхшээл байдаг. Тэгэхээр чамд хөгжмөөрөө төгөлдөр хуураараа илэрхийлэх нь илүү тухтай, илүү бүрэнгүйцэд ингээд илэрхийлсэн юм шиг мэдрэмж авдаг гэсэн үг. Тийм яг хэлмээр байгаа юм а хэлсэн юм шиг мэдрэмж авдаг учраас эхний тоглолтоо албаарч байх тий. Эхний тоглолтоо сэтгэлийн өнгө гэж нэрлэе гэж хийсэн. Тэгээд цаашлаад цовруул гэж явж байгаа учраас одоо хойшлоод янз янзын өөр юмний өнгө болно гэсэн. Colore della гэдэг нь үлдээ хойдлынх нь үг нь өөрчлөгдөд явна. Одоо анима өөрчлөгдөл яваад байна. Тийм, анима өөрчлөгдөд явах зорилготой эхлүүлж байгаа тоглолт. Тэгээ яагаад Дөрөв бүжгийн Эрдмийн театрын тайтлан дээрээс 2 давхрын фойенд хийж байна? 2 давхрын фойены нэгдүгээрт акустик надад айгүй их таалагддаг юм. Өнгө нисэд идэг болохоор сонсоход ч гоё, өөрт тоглоход ч эвтэйхэн. За тэгээд цөөхөн үний судалтай болохоор надад өөрт бас тухтай санагдаад чанартай зэрэгтэл бүрдүүлэх зорилгоор албаар цөөхөн үний судалтай газар сонгож хийж байгаа юм. Надад бас тэгээ санагдаж байна л да. Илүү юм интимит буюутай, илүү юм ойр дотн мэдрэмж, тэгээд ийм хит том алсарсан биш үзэгч хөгжимчин хоёр бас хоорондоо ойрхон. Тэгээ чиний нэг сэтгэлийнхээ өнгөийг өстө сайхан дураараа илэрхийлж болох газар юм шиг санагдаж байна. Тийм, надад бас тоглоход их тухтай газар байгаа юм. Үнэхээр гоё сонсогдож байна. Тэгэхээр концертанд нь амжилт хүсье. Тэгээ үзэгчдээ дахин сануулгаад 4 сарын 22-нд Дөрөв бүжгийн Эрдмийн театрын 2 давхрын фойенд Colore della Anima нэртэй залуу хөгжимчин Анужингийн маань бие даасан концерт болох юм байна. Тэгээ та бүгдийг энэхүү концертанд хүрэлцэн ирэхийг урьж байна. За ямар хөгжимчтэй ямар бүтээлүүдийг сонирдуулах вэ ингээд цусган. Эхний хэсэгт манайдаж тэр дэлхийд сар болсон дууруудын ари дүүтүүдээс дуулахын яг юу дуулахыг нь хэлээд яах вэ гэдэг. Яг тэгээ 2 дахь хэсэгт нь болохоор би данс сонгодог. Тэгээ сонгодог дотроо романтизмын урсгалыг гэж бодоод Шопены зохиолоос тэгээ мөн Листийн зохиолоос тоглоё гэж сонгосон байгаа юм. Листийн зохиол маань болохоор Данте Алигеригийн нөгөө Тэнгэрлэг туйлс гэд бүтээлээс сэтвэлсэн там болон Диважин тэр хооронд там болон Диважингийн харилцаа гэх юм уу? Тийм. Тэрэн дээр сэтвэлсэн зохиол тоглох гээд бэлтэж гинөө. За чи төгөлдөр хуурчийн хувьд чамд өөрөө ингээд юм
Яг хөгжимчний хувьд, мэрэгжлийн хөгжимчний хувьд чиний хамгийн дуртай тоглоход тухтай байдаг ч юм уу, таатай байдаг. Яг ингээд бүрэн тэр хөгжимчний тэр зохиолыг бичихтэй тэр тий дамжуулахыг хүссэн тэр зүйлийг чи өөрөө бүрэн мэдэрч дамжуулж чаддаг юм шиг одоо санагддаг хөгжмийн зохиолч бүтээл юу? Рахманы тийм энэ шалтгааны нэрдээсээ би өөрөө төрөнд орсон шүү дээ. 10 жил байхасаа бүр дурлаад гэдэг. Дурлаад амьдралыг нь бараг бүхэлдэн судлаад хэрвээ энэ үед би амьдарч исэн бол гэж өөр дөр их хүлээж авдаг байсан байхгүй юу. Тэгээд тийм болохоор бичсэн зохиолууд нь бүр ямагт надад яг сэтгэлд илүү их бусад зохиолуудаас илүү их хүрдэг. Учираас надад тоглоход илүү ойрхон байгаа юм шиг санагддаг. Мэдээж яг ур чадварын хувьд бол их юм шаардна л да. Тэрийг нь жоохон амжтгүй ч гэсэн хичээдгээ гэл төгөөлөх гэж айгүй хичээдэг. Гэтэ миний хувьд тоглоход их тогтой байдаг. За тэгвэл ануужин хөгжимчний хувьд те залуу хөгжимчний хувьд ингээд тоглож үзэхийг мөрөөддөг тайз. Хаанхан тайз вэ? Тоглож үзэхийг мөрөөддөг тайз. Би Чайковскигийн Баши зал тоглож үзэхийг айгүй мөрөөддөг одоо ч гэсэн. Тэр бол магадгүй мэрэгжлийн хөгжимчин болгохны мөрөөдөл баха. Тэр тусмаа нөгөө Оросд сонгодог хөгжмийн боловсрал эзэмшсэн хүний тий. Тийм. Тоглож үзэх болгонд бол гоё зал юм уу? Том юм уу? Энэ тоглох ямар байдаг болоо гэж одоо сууж байдаг байсан. Тэгвэл чиний одоо орчин цагийнтэй ингээд алдартай төгөлдөр урчд байгаа шүү дээ. Тэд нар дундаас чиний дуртай ч юм уу тий? Чиний ингээд шүтэн биширдэг тийм үлгэр дуурайл авдаг хөгжимч юм бэ? Бага. Нэгдүгээрт Марта Эргрих гээд төгөлдөр урчийг багасаа дуртай эмэгтэй хүн төгөлдөр ур тоглоход жоохон асуудал нь эмэгтэй эрэгтэй хүний ялгаа яалтчих их гардаг. Тийм үү? Тийм. Эрэгтэй хүн ягаад чи инерц нь өөр байдаг юм уу? Яадгийн өнгөн шал өөр. Нэг тийм арай л нэг өөр өнгөтэй байдаг байхгүй эрэгтэй хүн тоглоход. Тийм үү? Тийм. Эмэгтэй хүн тоглоход болохоор бас яг юунтай байдаг нь мэдгүй одоо биеийн хөгжилдөө байдаг юм уу? Эсвэл магадгүй сэтгэл зүүн байдал эмэгтэй эрэгтэй хүн шал өөр штэ. Тэрэндээ байдаг ч юм уу эрэгтэй хүн тоглохыг сонсох илүү гоё байдаг. Тийм үү? Тийм айгуу сайн. Өстой сонирхолтой. Эрэгтэй хүнээс шал өөр өнгө гараад идэг. Арай илүү хүчтэй болохоор тэгдэг юм уу? Гэхдээ хүчтэй байна гэдэг нэг учиргүй балбал амар чанга тоглоод байна гэсэн үг биш. Цаанаас нэг арай өөр өнгөтэй. Сонсоход илүү нэг чихэнд нийцтэй байгаад идэг эрэгтэй хүн сонсоход шал өөр. Айгуу сонирхолтой юм байна. Анх удаа сонсч байна. Одоо миний хувьд л энгийн сонсогчтой хувьд бол бид нар ялахгүй шүү дээ тий. Ингээд сонсоход сайхан хөгжим тоглож ийн гэж бодно. Гэтэл чиний хувьд бол нэг ингээд те төгөлдөр уурын нэг айц ингээд тоглож явахад баг эмхтэй хөгжимч нөө эрэгтэй хөгжимч нөө гэдгийг ялгаж чадна гэсэн үг үү? Үгүй арайч чадах нь ч сайн шүү. Гэхдээ зүгээр нөгөө сонсогдох өнгө хөгжимчтэй хувьд өнгө гэдэг айгу чухал юм байдаг нөгөө өөрсдийн өнгөтэй байх. Одоо нэг зохиолыг жишээ авал Моцартын Рондо ч юм уу те нөгөө дараараа гэдэг тэр зохиолыг хүн болгон тоглож чадна. Хүн бүх хөгжимчд төгөлдөр урчид тоглож чадна. Гэхдээ хин нь арай илүү сонирхолтой интерпретацаар хин нь арай илүү өөр өнгөтэй тоглож ийн гэдгээрээ ялгардаг гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр хөгжимчд болгон өөрсдийн гэсэн өнгөтэй байх илүү чухал. Чиний хувьд чи өөрийнхөө өнгөийг олсон уу? Хайж яваа гэдэг. Хайж явчихсан. За баярлалаа. Өстой сонирхолтой санагдаж байна. Яг би тэр төгөлдөр эрэгтэй хөгжимчин эмэгтэй хөгжимчин за би өөрөө үүнээс цааш анзаарах гэж хичээе. Гэхдээ мэдээж нөгөө хөгжимчин болгоны нөгөө импровизац өөр. Тийм. Энерги өөр штэ тий. Тэр өөр гэхдээ анзаарах гэж ер нь цаашд хичээнэ. Тэгээд анзаарч чадсан хэсгэж бодож хэлнэ. Ялгаа анзаарсан хэсгээ. За тэгээ чиний хувьд мэрэгжлийн хөгжимчин, залуу хөгжимчин, хойно тий Оросын албаны улсад маш сайн хөгжмийн сургууль төгсөөд ирсэн байна. Тэгээд цаашаад одоо жишээ нь хөгжимчин болохыг хүсэж байгаа. Эсвэл ингээд өөрийн мэдлэгүүгээр хөгжим бүжигт орсон. Чиний замаар явж байгаа хүүхдүүд байгаа. Тэр залуучуудад юу гэж хэлэх вэ? Хичээгээрэй гэдэг байхгүй. Урдлаг яадаг чийсэн айгу судалж дуустдаггүй. Хизээ суралцаж дуусахгүй. Одоо бодглохлоор надад мэдэхгүй юм айгу их байгаа. Тэгээд гадагшаага одоо яг одоо хөгжим мужиг сурч байгаа хүүхдүүдэд зориулж гэх юм бол аль болох гадагшаа сэтгэлгээтэй байгаасай ямар нэг юмд хайрцаглаад
заавал энийг ингэх ёстой, заавал тэрийг нь тэгэх ёстой гэдэг битгий байгаасаа гэж хүсдэг. Ийшээ тийш явж үзмээр байгаа бол үзээсээ залуу байгаа дээрээ болж өгвөл сургуулаа төгсөөд гадагшаа яваа сураад өгөөсэй гэж хүсдэг. Зүгээр дэлхийдээ танилцаад тий энд ийм юм болж ин тэнд ийм юм болж ин гэдэгт танилцаад ер нь л болж л өгвөл урлагаар яваасай л гэж хүсдэг. Одоо хөгжим мужиг сурч байгаа хүмүүсийг төгсөөд мэрэгчлэрээ яваасай гэж хүсдэг. Гоё хүслээ. Баярлалаа. За ингээд та бүгдд шинжлэх ухаан тань мэдхүн од мөндөр суугийн миний зам нэвтрүүлэг хүрлээ. Өнөөдөр нэвтрүүлгийн маань зочин бол Дөөр үжигийн Эрдмийн театрын концерт мейстер Авьяаслаг залуу төгөлдөр хуурч Ганбаатарын Ануужин байлаа. Ануужин маань 4 сарын 22-нд Дөөр үжигийн Эрдмийн театрын 2 давхрын фойенд Colori del Anima нэртэй өөрийн бие даасан концертаа хийх гэж байгаа юм байна. Тэгээд үзэгчид сонсогч та бүгдийгээ энэхүү үдэш энэ Ануужингийн маань те сэтгэлийн өнгөг очоод мэдрхийг толдохыг урьж байна. Тэгээ бидний урилгыг хүрлцэн аван те хүлээн аваад хүрлцэн ирсэнд баярлалаа. Тэгээд баярлалаа. Чивд хоёрын ярилцлага ч гэсэн олон хөгжимчин болохыг хүсэж байгаа залуучуудад урам зориг өгсөн баах бас магадгүй ингэдэг юм байна гэдэг те мэдлэг мэдээлэл түгээсэн баах гэж найдаж байна. Тэгээд би даасан тоглолтод амжилт хүсье. Баярлалаа. Тэгээд урлагийн олон жилийн амжилттай карьерийг хүсье. Баярлалаа. Тэг мөн дэлхийн хүссэн мөрөөдсөн тайз дээрээ заавалчаарай. Баярлалаа. Чиний тэр хүссэн Чайковскигийн Большой зал. Тэг Большой заланд гарахыг тэсийн ядан хүлээжээ. Баярлалаа. За баярлалаа. Ингээ та бүгдд шинжлэх ухаан тань мэдхүн од мөндөр сувгийн миний зам нэвтрүүлэг хүрлээ. Манай нэвтрүүлэг танд YouTube-ийн од мөндөр сув, NTV телевиз болон од мөндөр радио 83.3 болон 107 дэлгэнээр хүрч байна. Өнөөдрийн дугаарыг шинжлэх ухаан тань мэдхүн од мөндөр сувгийн алтан гишүүд ивент тэтгэн та бүгдд хүргэлээ. Дараагийн дугаараар уулзлаа баяртай. Нэвтрүүлгийг хүлээн авсан Нарны аймгийн монголчуудаа баярлалаа. Од мөндөр сувг нь энэ мэдчлэн таны мэдхүйн мянган нэвтрүүлгийг 2026 оны 7 сарын 1 хүртэл та бүхэндээ хүргэх юм. Их хэлээрээ шинжлэх ухаан танин мэдхүг түгээхийн үлсэд нэгтгэх хүсвэл та бидэнд хандив өгөх боломжтой. Жилдээ ганцхан удаа 100,000 төгрөгөөр биднийг дэмжснээр шинжлэх ухаан танин мэдхүйг түгээх энэ үйл хэрэг амжилттай үргэлжлэх юм. Од мөндөр нэр дээрх Худал ажлын банкны данс байгаа 4191 тэг 4518. Та 100,000 төгрөгөөр шилжүүлэхдээ гүйлгээний утга дээр нь өөрийн нэр болон утасны дугаараа заавал бичээрэй. 100,000 төгрөг хандалснаар од мөндөр сувгийн алтан гишүүн болох юм а. Шинжлэх ухаан танин мэдхгүй Монголд ялах болтугай.